Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 170 гэсэн хос долгионоор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч Ариг банк, чанартай орц, амттай сонголт, 100 жилийн түүхт Итали өрөмцрийн брэнд Локер дэмжиж ажиллаж байна. Студид Инхбат Цэнгэл баярнаар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол өөрийгөө үлбэрүүлсэн шоухай. За өдрийн Цэнгэл. 1983 оны 1-р сарын 14-ний баасан гараг. За Carpenter самтлагийн ах дүүс болох Ричард Carpenter, за Karen Carpenter хоёр за Холливуудын нэгэн Франц ресторанд гэр бүлийн найз Деннис Хиттэйгээ оройн зоог идэж байж. Хэсэг хугацаанд шинэ уран бүтээл гаргаагүй ах дүү хоёр дахин студийн бичлэгт орно. За бүр удахгүй шинэ цомгоо хүртэл гаргана хэмээн ярилцаад их л баяр хөөртэй сууцгааж байж. За найз Деннис Хитих нь хожим дурсснаар Кэрн тэр өдөш бүр онцгой сэтгэл хангалуун баяр жаргалтай байсан юм байна. Ахаараа хүртэл тоглоом нарийн хийж за найз нөхдөөгөө талаарч тун баяр хөөртэй ярьж байсан гэдэг. Харин Деннис найзд нь Кэрний хитрхийч гэмээр ийм сэтгэл хөдлөлгөөнтэй баяр жаргалтай байдал нь тэгтлээ сонин содон санагдсны учир нь Кэрн амьдралынхаа сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн өчтөчнөө асуудалтай. За сэтгэл санаагаар бүр унамтгай болоод байсан одоо ийм учиртай байж. Дээр нь 10 гаруй жил амжилт бүтээлээр дүүрэн байсан урлагийн карьер нь зогсонг байдалд орсон. За ах トゥ хоёрт хэн хүн тусаад байсан ийм үе юм байна. За Carpenter-ийн ах トゥ хоёр 1960-аад оны сүүлээр анх олонний танил болсон. За Ричардын зохиосон гайхамшигтай ая аялгау сонин содон хөгжмийн найруулга. За Karen-ийн өвөрмөц сайхан дуу хоолой тэр дорол олонний анхаарлыг татсан байдаг. За Carpenter-с бол үнэхээр алдартай маш гоё дуунуудтай ийм хамтлаг. Би тэдний Yesterday Once More гэдэг дууг анх сонсоод уйлж байсан. Яг тэгэхээр яг миний нөгөө нэг жоох баг балчир байсан тэр үеийг шууд бодогдуулдаг байхгүй. FM 50 дуртаад байгаа хүлээдэг. Явангууд нь дагаж дуулдаг. Тэгээд кассетэн дээр бичиж авдаг. Энэ үеийг бүр шууд ингээд дүрсэлж үзүүлчихсэн байхгүй. Бид нар нэг кассет ингэж дарж байгаа шууд бичдэг гэсэн шүү дээ. Тийм. Яг тэр үе бодогдоод маш гоё байдаг байсан. Энэ гоё хамтлагийн ах トゥ хоёрыг одоо ил ярьж байгаа. За ах トゥ усийн ээлдэг нөхөрсөг сэтгэл дулаахан дүр төрх за бие авч явах даруухан дүлгөөхөн байр байдал нь тухайн цагийн бусад Америк оддоос илэрхий ялгарч байсан. Ялангуяа Кэрний хоолойг мэрэгжлийнхэн төдөөгүй сонсогчд нь хамб хилэн шиг хэмээн тодорхойлдог байсан юм. Гэвч шилжлээд дарсан олон хийд дуу за байнга хилэн тоглолт гээд олонний нүдэн дээр зав чөлөөг өнгөрсөн 10 гаруй жилийн за энэ урлан бүтээх үйл явц нь ах トゥ хоёрыг далдуураа хийхэн дарамт шахалтанд оруулдаг байсан юм. 1979 онд Ричард Carpenter элдв эмийн хамаарал дундалтаасаа болоод бие эмчлэх хэрэгтэй боллоо. Уран бүтээлээсээ бүтэн жилийн завсарлага авлаа хэмээн олон нийтэд зарласан байдаг. Харин Кэрн ах шигээ ил тод мэдгдэл хийгээгүйч түүнийг хэдхэн жилийн дотор маш ихээр турж ицэн нүднээс гарсныг олон нийт хүнд өвчин туссных. Магадгүй бүр хор тавдраар өвдсөн байх гэж таамаглаж байсан юм байна. Тиймээс ч 1983 оны ихэр ах トゥ хоёр бараг нэг зэрэг шахам сэхэл авч хин ирүү сарвал болоод бүр шин цомог гарах тухай хүртэл ярьж эхэлсэн нь найз Деннисийнх нь болоод ойр дотныхын хүмүүсийнх нь одоо ийм хувьд үнэхээр тийм нааштай сайхан мэдээ болж одоо байсан юм байна. Энэ үедээ Carpenter-ийн ах トゥ хоёр карьераа сэргээх нь Carpenter-ийн ах トゥ хувьд бүр зайлшгүй шаардлага гэж үзчихсэн. Учир нь хин эрүүл мэндийн асуудлаас болоод уран бүтээл бараг хийгээгүй 3-4 жилд нь цомгийнхын борлуулалт бүр огцон буурсан байсан. Ийм үе. Хамгийн сүүлд чартын номер 1 бичигдсэн хит дуун гэхэд бүтэн 8 жилийн өмнө буюу 1975 онд л гараад байсан. Ричард Кэрн хоёр 1983 оны 1-р сарын тэр нэг өдөр Деннис найздаа эргэн ирэх сүүлчийн боломж одоо л гарч ирж байна. Энэ боломжоо алдвал дахиад тайцсан дээр бараг гарч чадахгүй биз хэмээн ярьж байж. Харамсалтай нь ах トゥ хоёр хүсэн хүлээсэн нөгөө гайхамшигтайгаар эргэн ирэх мөч нь огт тохиогоогүй. Хамтлагийнхаа бөмбөрчин бөгөөд гоцлол дуучин за Америкчуудын хайртай хайрын дууч Karen Carpenter эргэн тайзнаа гарах тухайга ийн ярьж сууснаас яг 20 хоногийн дараа буюу 1983 оны 2-р сарын 4-ний өдөр гинтхэн зүрхний дутагдлаар өгөөд болсон. Харин дөнгөж 32 настай байсан залуу бүсгүй
юуны учир таалт өгснэг одоо хоёлаа ярилцсан. Задлан шинжилгээнийхин дүгнэлтээс харахад Керн нас барах үедээ 50 кг хэмжээтэй байж. Энэ түн шиг 162 см одоо өндөртэй эмэгтэйд байж болох хэвийн үзүүлэлт. Гэтэл түүний үхлийн шалтгааныг эмчнэр анорексия нервоза ба түүнээс шалтгаалсан зүрхний эмгэг хэмээн тодорхойлсон юм байна. За энэ ямар өвчин гэхээр хооллох туршилттай холбоотой ийм өвчин байна. Яа, дандаа нэг иймэрхүү гарч ирэх юм аа тест айгүйц. Тийм. Хооллох туршил өөрчлөгдөх энэ эмгэг нь өөрийгөө бодит байгаагаас тарган байна гэж бодох. Хоол унднаас татгалцгаа бие мах одоо хянж байгаа цорын ганц гэж үзэх нэг төрлийн сэтгэгцэн эмгэг юм байна. Харин Керн Карпентер нас барах үеийнх нь одоо биеийн жинг үзэхэд түүний өвчин нь тэгтлээ хүндрээгүй байсан мэт одоо юм санагдана. 50 кг гэж байна. Боломжийн байгаад байна. Хэвийн жинтэй тийм. Гэвч түүний эрүүл мэндийн байдал үзэгдэж харагдаж байснаасаа огт өөр илүү ээдрээтэй нарийн зүйл байсан юм байна. 1983 оны 1-р сарын 29-ний Бям гараг. Керн одоо амьд байх 6 хоног үлдсэн баг. Энэ өдөр түүний Лос Анжелес дахь орон сууцны угаалгын өрөөний угаалтур доороос гинтхэн ус алдсан. Харин усаа тогтоохоор угаалтур доорх цоргийг хаах гэсэн гээд хэсэг ноцлцсон чинь хамаг тамхи тамир тэнхийн барагдсан. Өөрийнх нь үгээр тэр үед зүрх нь маш хүчтэй дэлсэж яг л цээжнээс нь сугурч гарах байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ хэдэн минутын дараа удалгүй амьсгалан дарагдаад хэвэн байдалд орсон юм. Керн энэ тухайга нэг найздаа дараах нь уцаар ярьж хэлсэн байдаг. Харин яагаад эмч дуудаагүй юм бэ гэж найзаагаа асуухад цорхтой удаан ноцлцноос л болсон баг. Санаа зовлтгүй гээд өөр юм хэлээгүй юм байна. Тэгэхээр Керний зүрх нас барсан өдөр нь гинтхэн зогсож байгаа гэсэн үг. Өмнө нь ноцтой асуудал ямар нэгэн суур эмгэг байсан болоод л одоо нас барахаас нь хэд хоногийн өмнө одоо ингэж дугалцсан байх нь. Гэхдээ задлан шинжилгээнийх нь хариуг харахад Керн Карпентер анорексия нервоза өвчнөөр одоо шаналж байсан гэхэд дотор эрхтнүүд нь харьцангуй эрүүл хэвийн байсан юм байна. Уушиг элэг бөөр нь хэвийн хэмжээтэй байснаас гадна ямар нэгэн ноцтой гэмтэл байгаагүй. Тэр бүхэл жингийн дутагдaltaа гэхэд сарын тэмдэгч хэвийн ирдэг байсан. Энэ нь олон жил хооллох туршил өөрчлөгдөх хэмгээгээр шаналсан эмэгтэйчүүдийн дунд тун ховор гэгдэх ийм үзэгдэл юм байна. Ер нь бол сарын тэмдэг дээр нь өөрчлөлт орчдөг гэсэн үг юм байна. Тийм байна. Ингэж үзвэл анорексия нервоза Керний зүрхийг л хамгийн их гэмтээсэн болж таарч байна. 1983 оны 2 дугаар сарын 1-ний мегмар гараг. Керн нас барахаасаа ердөө 3 хоногийн өмнө ах Ричардийнхаа хамт гэрийнхээ ойролцоо тайзны продюсер Жо Лейтон гэх хүнтэй уулзаад өнөөх гайхамшигтайгаар ирэх төлөвлөгөөгөө ярилцсан. Тэгвэл мөн л шин цамг гаргана. Зам болохоор бүр аялан тоглолт хийн гэж хүртэл ярьж байсан. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Денис хит найзтайгаа оройн хоол идэх үеэсээ их ялгаатай байсан нь Керн их л уг дуу цөөтэй цаанаа л нэг нухацтай бодол хийсэн ийм хандлагатай байж. Задлан шинжилгээнийх нь үеэр хийгдсэн хорт бодис ялгаруулах нарийн шинжилгээнийх нь дүнгээс магадгүй яагаад юм байсных нь хариу олдно. Керн нас барахаасаа хэд хоногийн өмнө иматин гэх бодис агуулсан эмооч байсан нь илгэнээс нэлэрсэн гинэ. Энэ нь бага насны хүүхдэд ямар нэг юм аюултай юм залглаа гэхэд хүүхдийг хүчээр бөөлжүүлэх. За энэ эмчилгээнд хатуу жороор олгодог энэ сиропонд байх олон төрлийн хүчтэй бодисын нэг юм байна л да. Тэгэхээр Керн Карпентер нас барах үедээ хэдий гаднаасаа эрүүл сарвал өмнөхөө бодвол жин нэмсэн эмчлэгдэж илаашсан юм шиг харагдаж байсан ч гэсэн үнэн хэрэгтээ анорексия нервоза өвчин дотрыг нийцсэн хിവэрэ байсан гэсэн үг. Эдсэн хоолоо бөөлжж гаргахын тулд тэр имийг оож гэсэн үг. Яг тийм. Хоол ундаа хит хянах, юу ч идэхгүй хит хонох. Бусдын өмнө хоол идэж харагдахч түүнийг нууцаар бөөлжж гаргах нь бүрэн ярьлаагүй байсан гэсэн үг юм байна. Би физиолог нь анорексиягийн эмчилгээнд хариу үйлдэл үзүүлж жин нэмж байсан ч гэсэн сэтгэл зүйн хувьд Керн өвдөж шаналсан хിവэрэ байж. За бас продюсер Жо Лейтон хожим баталснаар нас барахаасаа 3 хоногийн өмнө уулзсан өдрөө Керн Ричард тэр хоёртой ярилцж сууж байхдаа дундуур нойр ойрхон уулгын өр ороод исэн. Тэгэхээр магадгүй нөө идчихсэн хоолоо бөөлжж гаргаад исэн байж мэдэх юм. Яа энэ эвгүй хүч юм а миний таньдаг охин бас
бүр үнэхээр бүр яг арал яс шиг болцсон. Тийм байхдаа хүртэл өөрийгөө тарган гэж бодоод идэг байсан. Тэгэд ингээд нөгөө хүний хацар ингээд хонхоогоод нүд нь нэг сонирн болчдөг шүү дээ. Тэгээ бүр сүүлд нь тэр өвчин эдгээд нэг хүн шиг болсон. Айгу юу юм бэлээ ингээ харахаас нүд альтармаар. Энэ сэтгцэн эмгэг байхгүй. Тэгэхээр энийг эмнэлгийн аргаар биш сэтгэл зүйчтэй уулзж иж эдгэх ёстой мэл. Тийм сэтгэл засалчтай. Сэтгэл засалчтай тийм. За Karen өвчнөө бүрэн эдгэж чадаагүй. За ингээд олон жил шаналсан цаг үетэй бас холбоотой. 1970-аас 80 онд анорексиягч тэр, булимиагч тэр ер нь хооллох туршил өөрчлөгдөх альва эмгэгийг эмч мэрэгчлэнүүд сэтгэл зүйтэй хэрхэн яаж холбогдохыг бүрэн гүйцэд ойлгоогүй байсан юм. Анорексияг бүр нэг үе тураадаг өвчин гэж нэрлэж байсан. За гэтэл нэгдүгээр хит их им идэх, эсрэгээр хит их хоол сойх нь цэвэр сэтгэл зүйтэй холбоотой. Ялангуяа энэ анорексия шиг хооллох дур өөрчлөгдөх эмгэг нь бие махбодын өөрчлөлтөөр илэрх боловч угтаа сэтгцийн өвчин гэдгийг саяхныг хүртэл бүрэн ойлгож мэд судлаагүй юм байна. Саяхан л олж мэдчихэж байгаа гэсэн. Харин Karen Carpenter шиг авиас чадвартай алдар нэртэй залуу бүсгүй яагаад ийм муухай өвчнөр шаналж байсан бэ? Анорексия нервоза нь голдуу өөртөө итгэлгүй гутранг байдлаас үүддэг болохыг орчин цагт нарийн тогтооцсон баг. Гэтэл Karen тогтвортой хайр халамжаар дүүрэн гэр бүл төссөн. За төрсэн ахтайгаа ойр дотн харилцаатайгаар барахгүй бүр гар нийлэн уран бүтээл тойрвдаг. Өөрөөр бол олонний нүдэнд ил харагдах зовлон бэрхшээлгүй нэгэн байсан. Бодит байдал харин ийм энгийн хэлбэр байгаагүй. За Karen нас барсны дараа олон нийтэд ил болж байгаа. За хоёлаа ивэн итгэж танилцуул. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк манд хэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Ариг банк манд бизнесийн зээлийн хүүгээ бууруулсан байгаа. Энэ бол одоо бизнес эрхлэгчдэд маш таатай мэдээ. Ариг банк 2025 оныг ерөөсөө худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан. Тэгээ энэ жилийнхээ хүрээнд бол бизнесийн зээлүүд болох эргэлтийн хөрөнгөний зээл, хөрөнгө оруулалтын зээлүүдийнхээ хүүг бүр 1.5-аас 1.7 маш бага болгосон байгаа юм. Тэгэхээр ингэснээр одоо мэдээж энэ зээл одоо хүмүүст давуу тал үүсгэж чинь. Тэгээ 48 сар хүртэлх хугацаатай байгаа юм. Тэгээд уян хатан нөхцөлд төргөн шийдэгдэн зээлийн хэмжээ бас өндөр. За бизнес эрхлэгч хүн болгоо одоо энэ зээлийг авах боломжтой байгаа. Та бизнес эрхэлдэг л бол тэр орлого морлогын хүмүүс нотлоод бичвэрнтэнд бүрдүүлж өгöd хүссэн хэмжээндээ зээл авах боломжтой. Бага хүүтэй зээлийг авсан мэдээж нэг бизнесийн ашиг орлого нэмэгдэнэ. Одоо нэг мөнгөний ашиг ингээл янз бүр болоод худалдаа эрхлэгчтэй үед тийм байдаг байхгүй. Одоо нэг барааны үн шууд 20% ч юм уу нэмэгдэж явчихж штэ. Тэгэн гутал яаж тэр одоо ялгаагүй л 20% нэмээд зарж байгаа юм чинь алдагдaltaгүй гэж бодох боловч эргэлт их вэжэж ашиг олохгүй бол ингээд 5 бараа байдаг гэсэн бол 2 бараа ямар ч нэмэргүй болоо авчдаг. Тэгэхээр зээл одоо гаргалгаа нь олж байгаа юм. Тэгэхээр Ариг банкны хандараа манайхаа ерөөсө 24 цагийн турш 70 70 10 техник утасны дугаараар нь лавлаж асууж болно. Facebook дээр Ариг банк цэгмэн гэдээ ороод хайж болно. За эсвэл одоо вебсайт нь Ариг банк цэгмэн гэдээ байж байгаа шүү манайхаа. За тэгээд ер нь Эрдэнэт дархан Баян онгор болон Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлж болно. Тэгээ худалдааны салбарыг дэмжиж ажиллаж байгаа. Тийм ашигтай одоо хэрэглэгчдэд дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа Ариг банкнда баярлалаа. За баярлалаа. За Ричард Карпентер, Karen Carpenter гэж хоёр Америкийн Connecticut мужийн New Haven гэж хотод төрсэн. За анх Ричард 1946 онд төрсэн бол харин Karen 1950 онд мэндэлсэн юм байна. За Ричард нь багасаа төгөлдөр уур тоглож хөгжмийн авьяастай нэлэрсэн бол Karen ахыгаа даган бөмбөр тоглоод за төгөлдөр уур тоглоход нь дэрэгдэнд байнга л дуу аялж зогсдог. Ахыгаа баатар иршиг үздэг. За аав ээжихээ дуулууртай сайн охин байсан юм байна. Харин багада хүүхэд насны мах мяранаасаа их хичдэг. Хамт тоглох хүүхдүүд нь өөрийг нь фатсо буюу бүдүүнэ гэж дуутахад маш их эмзэгэлдэг охин байж. Үе тэнгийнхнийх нь энд дээрлэхэлд угийн бүрэг ичимхий охиныг бүр улам бүр дотгошоо зантай үлдсэнгүй номадуу ааш зантай болоход нь нөлөөлсөн юм байна. Гэвч үүнээс илүү өөр нэг зүйл хожимын алдартай дуучин бүсгүйн сэтгэл зүг асар ихээр гэмтээсэн байдаг. Тэр бол эцэг эхийнх нь ялангуяа ээжийнх нь үр хүүхдээ хооронд нь хит ялгуурлан үзэх хандлага. Ээж Агнес нь хүү Ричарда ёстой л нүдний цэцгийн мэт хайрладаг. Аав хайрлалд нь ч ялгаагүй. Охиндоо гэхээс илүү хүүдээ илүү сэтгэл тавьж ирээдүг нь төлөвлөж ярьдаг. Харин Karen охин гоц авьяас таахынхаа туслах нь байж
гэрийнхээ томчуудын үгэнд бараг л үг дугуй захирагдах ёстой мэт юм үүрэг үлээдэг байж. Ганц хүүдээ онцгой хайртай эцэг их нь Ричардыг хүсэж мөрөөдсөн хөгжмийн замнал карьерт нь тус хүрэхээр бүр буураа сэлэх шийдвэр гаргаж ирсэн байна. Ингээд 1964 онд буюу Кэрен нэг 14 настай байхад нь Калифорни руу нүгэд Лос Анжелесийн Дауни гихт үүрэгт очиж суурьшсан гинэ. Энд нөх хөгжмийн карьер нь илүү амжилттай явна гэж дүүцснээс тийм шүү. Кэрен хэдийгээр аав ээжийн болон ахын хайраар дутаагүй боловч цаг ямагт өөрийгөө ахаасаа дутуугаар мэдэрч үссэн гин. Ялангуяа ээжийнхээ сэтгэлд нийцэх гэж ээжийнхээ анхаарлыг татах гэж хамаг байдгаараа хичээдэг байснаа ойр дотны найз нөхөдтэй ярьдаг байсан гинэ. Энэ их яг ээж аав нар өөрсдөө мэддэггүй байх л та. Анзаардаггүй ч байж магадгүй юм. Гэтэ сайн анзаарч яахгүй бол энэ маш их хэцүү юм хандлага байдаг. Надад нэвтрүүлэг дээр нэг хүүхэн уйлахаа болоосыг хүмүүс ирдэ. Надад бүр айгүй муухай хүн тусаад байна. Хуучлаарай. Сэтгэл хөдлөж байгаа л уйлж л авах хэрэгтэй. Салбитгээд өхүүлчихөө. За харин уран бүтээлч болоод олонний өмнө гарах болсноос хойш биенжингийн хянахаас гадна Кэрен өөрийн бэрхшээл бий болсон өөртөө итгэлгүй бүрэг ичмхий байдалтайгаа тэмцэх байсан юм байна. Кэрен анхандаа өөрийгөө дуучин амтлагийн гоцлооч гэхээсээ илүү ахтайгаа зэрэгцэн хөгжим тоглох үүрэгтэй ердийн нэг бөмбөрчин гэж үздэг байсан. Тиймдээ ч анх Ричардаас нь гадна хамтлагийн менежер зөвлөгүүд нь түүнийг бөмбөрийн араас гаргаж ирэхээр шийдсэн Кэрэнд ихээхэн хүнд туссан гинэ. Карпентер самтлагийнхны түүх намтрыг бичсэн зохиолч, сэтгүүлчд болон Кэрен Карпентерийн сэтгэл зүг судалсан мэргэжлийн хүмүүсийн энэ тентхийн ярилцлага баримтат кинонд олонтоо онцлсноор магадгүй гоцлол дуучин болж эхлэх үеэс нь Кэрэний өнөх өөртөө итгэлгүй биеийн жиндээ хит анхаардаг зан нь анорексия өвчин болон хувирсан бололтой гэдэг. Анорексиятай олон хүнээс ажиглагддаг нэг зүйл бол амьдралынхаа өөр юу ч хянах, захирах хэрэггүй болсон тул өөрийнхөө нэгч болтгой зүйлд эрх мэдэлтэй гэдгийг мэдрэхийн тулд өөрийн бие махбодыг бүр хитийдсэн хэмжээнд удирдах залах гэж улаардаг гинэ. Ингэж үзэх юм бол Кэрен жалгаагүй миний бүх юм бусдын өмч болсон, бусдын мэдлэлд байна. Ганц энэ биеэл би өөрөө захирч чадна гэж бодсон байж болох юм. Ой, наа чи ямар амар тодорхойлт вэ? Тийм байна, тийм ээ. Ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна. Ядаж би өөрөө мэдчих болж ийн гэж тий. Йоо. За гэхдээ гадаад төрөх байдалтай хит анхаарч, за хоол ундаа байнга сойх болсон. За санаа сэтгэлийн байдал нь хэдий олон жил үргэлжилсэн боловч яг юунаас болоод гинт хүндэрч бие даасан өвчин эмгэг болтлоо дуугчирч байна. 1978 оны 12 дугаар сар энэ үед Карпентерийн ах トゥ хоёр хэдийнэ дэлхийн хэмжээний одод болоод байсан. Ричард Кэрен хоёр топ 1-т бичигдсэн нийт 12 сингл гаргасан. Хэдэн 10 сая цамаг борлуулад байж. Харин 1978 оны сүүл үеэс түрүүнд дурдсан Ричард Карпентер буюу ахынх нь эмийн хамаарал донтолт нь хяналтаас гараад ах トゥ усын уран бүтээлд сөргөөр нөлөөлөд эхэлсэн. Ричард анхандаа аялан тоглолт, цомгийн ажил зэргийн ачаалаас болоод нойргуудж, нойрны юм уудж эхэлсэн гинэ хамгийн анх. Тэгтэл яванда тунган хэтрүүлсээр Коллиудын төрлийн эмд өөрөө ч мэдлгүй донтсон. Ричард Карпентерийн өөрийнх нь хожим ярьснаар донтолтын өргөл үед тэр баг нэг цаг тутамд нэг бол нойрны юм. Үгүй бол ямар нэг сэргээх юм уугаад бүр таслуулаад байсан. Имгүүл бол байж сууж чаддгүй байсан гэсэн. Өдөрт тэгэхээр бүр маш ихийг уух нэ тий. Тийм. Ажлын цаг 8-9-ийг чамаагүй уух нь шүү дээ. Ямар амир. Цагт нэг гэхээр сэрүүн байгаа үехээр 13-14-ийг ч уудаг байсан гэж мэдэх юм. 1978 оны сүүлчгэд Карпентер самтлаг Лас Вегасын MGM Grand Casino-д хатуу гэрээтэй өдөр өнжилгүй шахмат тоглолтод оролцдог байсан юм. Гэтэл эмийн хамаарлаасаа болоод дуулж хуурдах нь бүх хил хөл дээрээ ч зогсож чадхаа байсан Ричард 12 дугаар сарын нэг тоглолтынхаа дундуур гинтхэн хамтлагаа цаашид уран бүтээл хийхгүй тайзнаас бууж байгаагаа зарлцсан. Энэ гинтийн явдал нь Кэрэнийг бүр цочрдуулсан. Дүүдэж хэлэлгүйгээр ерөөсөө яг тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөр л ийм шийдвэр гаргацсан гэсэн. Ахыхаа ямархуу байр байдалтай байгааг хэдий мэдж байсан ч түүнийг ийм шийдвэр гарган чинээ Кэрен төсөөлөгч байсан. Харин сарын дараа буюу 1979 оны 1-р сард Ричардыг тусгай эмчилгээнд хамруулахаар эмнэлэгт чирэг шахам аваачсан хүн Кэрен байсан.
Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зөв зүйтэй зүйл хийсэн ховорч гисэн энэ бүсгүй ахыхаа төлөө харин хамаг байдгаа зориулсан. Донтолтоос нь аврах гэж түүнийг ууггүй ятгасаар эмчилгээнд явуулж байгаа юм байна. Кэрений хувьд ах нь хамгийн сайн найз нь, уран бүтээлийн хамтрагч нь, за хамгийн гол нь гол өмг төшиг болсон ийм хүн байсан. Тиймээс Ричардын уруу дураа байдал нь түүнд асар хүн дээр тусч иж. Ойр дотны хүмүүс найз нөхдийг нь хожим батлан ярьснаар яг энэ үеэс Ричардыг эмийн хамаарлаас болж шаналж, цөхөрч, эмнэлэгт хэдэн сараар хадагдах үеэс Кэрений нөгөө өвчин нь улам хүндэрсэн. Найз нөхд нь Кэрений хувцс сунар, гэрийнхний тогшил гэд эргэн тойрных нь юм болгоноос туулгах, бөөлжүүлэх үйлчлэгээтэй янз бүрийн юм олдог болсон юм. Харин Кэрен өөрөө хооллох дуршлаг үйлчлэгт хэмгээр чаналж байгаагаа бусдаас байнга нуудаг байсан. Магадгүй тэр анорексиятай болсноо өөрөө ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй байх. Ричардыг биеэ эмчлүүлэхээр уран бүтээлээсээ төр жүлээ авсан завсарлагын дараахнаас Кэрен биеийн жингээ хасахтаа ямар ч хамаагүй өөр нэг юм байнга хэрглэж эхэлсэн нь сэтгэл готрол, депрессийн эсрэг үйлчлэгээтэй юм байсан. Энэ яг ахыхын энэ үйл явдал Кэрэнд маш хүнд тусчлаа. Би яагаад чимд бүр хитрхи гүнзгий бодоод байгаа шиг байна. Надад энэ нэг ах нь дандаа магтуулдаг байсан, амиа хайртай хүүхэд байсан. Тэгээд ахыхаа жишг тэзэж хүрдгүү нэг тийм трама авцсан байгаа шүү дээ. Ахыгаа хайрлж халамжлах нь өөрт нь үүрэг шиг санагдаж байгаа л гэж бодогдож байна надад. Тий. Аав ээжээс нь илүү ах нь илүү хайрладаг байсан баг. Тэгээд цорын ганц тэр Суперменийг аврахын тулд үлдээх гэдэг шүү дээ. Бүхнээ зориулж байна. Тэгээд тэр хүн уруудаад эхлэнгүүт түнтэй зэрэгцээд өөрөө ч гэсэн уруудаад эхэлж байна. Энэ эмний хэрэглэн их болол тий. Тий. Одоо бүр ингээд сэтгэл готрол, депрессний юм ууж эхэллээ шүү дээ, тий. За энэ үед нь аав ээжээс нь илүү дотны сайн найз нөхдийн аав ээж нар Кэрэнд илүү анхаарал тавьдаг байсан. Хүүдээ санаа зовоод байнгын сэтгэл хямралтай байсан ээж аавгаа Кэрэн нэмж зовоохыг хүсээгүйдээ өөр хүмүүсээс ч тусламж гуйсан байж мэдэх юм. Анорексия нь хүндэрч нэмээд сэтгэл гутралын дайрлагад өртсөн байсан Кэрэнийг 1979-с 82 оны хооронд дотны найз нөхд нь бусдаас илүү халамжилж, зарим нь бүр яг л жаахан хүүхд тоолж байгаа айта говьшин аргадаж, хоолыг халбагдаж өгдөг болсон юм. 1982 оны 9-р сарын 20 Кэрэн энэ өдөр өөрийн хүсэлтээр эмчилгээ хийлгээд мэрэгжлийн улсаас тусламж авахар Нью-Йоркийн Lenox Hill гэдэг эмнэлэгт очиж хэвтсэн юм байна. Эмчнэр түнд витамин, эрдэс бодис болон бусад шим тэжээлийг шууд цусанд нь шахах шим тэжээлийн эмчилгээ яаралтай хийж эхэлсэн. Сая хүний хайртай дуучин Америкийн шүтэн болсон бүсгүй эмнэлэгт хүргээгдэхдээ амьдралынхаа хамгийн доод жин буюу 34 кг жинтэй байсан гэдэг. Юу ч одоо бараг хоньны жин боломжтой. Тийм. Харин эмчилгээ хийлгэж эхэлсэн даруйда биеийн байдал нь эрс сайжирч богино хугацаанд 14 кг нэмж чадсан гинэ. Тэр үед Lenox Hill-ийн эмчнэр түүнийг ямар ч тач амь аврагдлаа. Цаашдаа бүрэн эдгэрэх боломжтой гэж үтсэн байдаг. Кэрэн ч тэр үед найз нөхдөдөө одоо л амьдрал эхэлж байна гэж ярьдаг байсан юм. Тэр бүтэн 2 сар эмчилгээ хийлгээд 1982 оны 11-р сарын сүүлээр Калифорни дахь гэртээ харсан гинэ. Харин сарын дараа 12-р сарын 17-нд Калифорни Sherman Oaks хотын Buckley нэртэй дунд сургуульд 100 сарыг өгцөн тоглолтод дуулсан түүний тайзан дээрх дуулсан хамгийн сүүлийн тохиолдол нь болсон юм байна. Цаглын ивент итгэжээд танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай орц амттай сонголт 100 жилийн түүхт Итали өрөмцрийн брэнд Locker ажиллаж байна. Тэгэхээр 1925 онд Итали улсын Тиролийн нуруунд цэгэр ус цэнгийг агаараар баялаг далайн түвшнээс дээш 1000 метрийн өндөрт амтад өрөмцрийн үйлдвэр үүсгэн байгуулагдсан нь өнөөгийн Locker брендийн түүхий эхлэл байсан. Тэгэхээр Европт бол үе дамжиж ирсэн бизнес эрхэлж байгаа энэ удам дамжиж байгаа хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг. Тэгээ өнөөдөр 100 жилийн уламжлалаа хадгалаад 3 үе дамжсан гэр бүлийн брэнд, дэлхийн брэнд болтлоо өргөжөөд 100 гаруй улсад өөрийн онцгой амтыг түгээсээр байна. За бас Монгол улсад байна. Тэгээд Locker нь Италийн альпин цэвэр агаарт байгалийн гаралтай түүхий дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдгээр ялгардаг. За бүх амттан өрөмцөр, шоколад, жигнэмэг, химийн нэмэлт бодис, хугацаа орцгогч, химийн өнгө, амт өнөр оруулагч байгалийн одоо ашиглахгүйгээр цэвэр орцтойгоор хийгддгээрээ алдартай байдаг. За нэг сонирхолтой баримт дуртахад энэ Locker бүх амттанд
бүх бүтээгдэхүүнд нь газрын самар заавал ордог. Тий. За энэ бол одоо энэ брендийн давуу тал онцлог юм уу? Нууц орцсон байхгүй. Тий. За энэ классик Наполитанер гэх одоо энэ өрмөнцөр нь дэлхийд даяар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болсон. За өнөөдөр Локер бол зөвхөн амтны брэнд биш, харин байгаль гэр бүл чанар уламжлалыг эрхэмлэгч Италийн бахархал болцоод байна. Тэгэхээр Монгол улсад энэхүү дэлхийд танигдсан брендийг Алтан жолоо Импекс компани маань 2024 оноос амжилттайгаар албан ёсоор одоо нэвтрүүлээд хэрэглэгчдэд хүргээд ажиллаж байна. Тэгэхээр энэ амттныг бас та бүхэн маань энэ дэлхийн брендийг хамталж үзэхийг хүсвэл та бүхэн манаас Алтан жолоо компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. Хаагур худалдаалагдаж байгаа вэ гэвэл Carrefour, за Номин, Walmart, Оргил, CUJ25-д худалдаалагдаж байна. Тэгээд Facebook-ээр Locker Цэгимэн гэж бичих юм уу те? Цэг байхгүй маань. Locker Имэн гэж бичих юм байна. Ажил дээр ирсэн. Би идэж амжаагүй. Та тэр зандаа чинь бүгд юм дээ. Айгу гоё л байсан юм. Би одоо энийг бүр CUJS гэдэг чинь хаасайг үгсэг шүү дээ. За баярлаа. Баярлаа. За 1983 оны 2 дугаар сарын 3 пүрэв гарыг Karen Carpenter өвөд болохын өмнөх өдөр за Лос Анжелесийн Дауны дүүрэгт аав ээжтэйгээ цуг орой хоолнд орсон гэнэ. Тэгэхдээ сам хорхоотой салаад сонгоод бүр гайхмаар юм болсон нь порцыг нэмж захиалсан гэнэ. Гэтэл задлан шинжилгээгээр хотнуудаас нь ямар ч хоолны үлдэгдэл олоогүйгээс харахад бөөлж гаргачих. Тийм. Кэрэн ээж авдаа өөрийгөө эдгэрсэн юм шиг харагдуулах гэж та зорьсон болох нь харагдчих. Амьдралынхаа сүүлийн хэдэн өдрөө хүртэл тэр туулгах, бөөлжүүлэх юм хэрглэж байсан гэсэн үг. Энэ бол анорексия өвчний хамгийн муухай харгас шинжээн гин. Бие махбодд нь ямар ч эмчилгээ хийж бүр хүчээр шахан биеийн жингэн нэмсэн байлаач анорексия хүний сэтгэл зүг дарлаж сурсан занг нь амар тавилдаггүй юм байна. 1983 оны 2 дугаар сарын 3-ны үдэш 11 цаг 50 минут. Аав ээжийнхээ гэрт хонхоор үлдсэн Кэрэн нэгэн сайн найзтайгаа уцаар ярьж байсан гинэ. Маргааш өдөр нь уулзаж за цугтаа маникюр хийх гэж ярилцж байснаа Кэрэн гинт цуцлахаар шийдсэн. Тэрээр цээж хүндүрлээд нэг л зовоортой байна гэж найзтай хэлсэн юм байна. Харин найз нь Кэрэнтэй ярьж дуусаад тэр дороо ээж аврах руу эргэж залгаад ээж агнастаа яриад Кэрэныг анзаарч байгаарай. Болохгүй бол түргэн тусламж дуудсан дээр шүү гэж та сануулсан юм байна. Ээж нь энэ 3-4 жилчих шөнийн нэг цагийн үед охиныхоо өрөөнд ортол Кэрэн 50 гэгч нь унтж байсан гинэ. Агнес Карпентер охиноо сүүлчийн удаа амьдаар харсан нь энэ байсан юм байна. 1983 оны 2 дугаар сарын 4-ний өглөөний 8 цаг 40 минутын орчимд Кэрэн галтгоо орж өөртөө кофе чанж уусан гинэ. Харин ээж аав нь унтлахын өрөөндөө унтж байж. Ээж нь ердөө хэдхэн минутын дараа орноосоо өндийгөөд галтгоонд бууж иртэл охин нь байгаагүй. Агнес Карпентер охиноо дуудсан боловч хариу дуулахгүй болохоор нь өрөөнд нь орсон гэнэ. Гэтэл Кэрэн орныхаа хажууханд ухаан алдсан байдалтай байлаа. Эмчнэрийн дүгнэлтээр биед нь хөхөрч натарсан юм уу, нүдэнд ил харагдах шарах байгаагүйгээс үзэхэд Кэрэн газар хүчтээс аваад эсвэл юм мөргөж унаагүй. Харин биеийн тавгуурхээд газар суугаад магадгүй мөлхөж байгаад ухаан баларцсныг нь гэрчилж байгаа. Кэрэн өрөөнд дуудалгүй гэрийн үйлчлэгч эмэгтэй. За аав хайралт нь мас орж ирж. Аав нь тэр дороо 911 рүү залгаж харин үйлчлэгч эмэгтэй ээжийг нь тайвшруулж байжсэн юм. Өглөөний 9 цаг 20 минутын орчимд түргэн тусламжийн ирэхэд Кэрэн хэдий ухаангүй боловч сулхан ойролцоогоор 10 секундэд нэг удаагийн зүрхэн цохилж исэн. Түргэнийхэн түүнийг яаралтай даавны дүүргийн эмнэлэгт хүргэж бүхий л арга чаргаа хэрэгэлсэн ч гэсэн зүрхэн дийлсэнгүй. Ердөө хагас цагийн дараа 9 цаг 51 минутанд Karen Carpenter-ыг амьсгалуураас нэг албан ёсоор бүртгэж авсан юм. За харин ээжийнхээ дуудлагаар яаран гэрээсээ гарсан ах Ричард нь хайртай дүүдэрээ амжиж ирж чадсангүй. Эмнэлгийн үүдээр хамаг хурдаараа гүнг ороход аав ээж хоёр нь Karen-ыг 10 минутын өмнө амьсгалуураас нь байсныг хэлж. Амьдралынхаа сүүлийн хэдэн сар өмнө байгаагүйгээр жин нэмж харьцангуй эрүүл саруул харагдах болоод байсан 32 настай эмэгтэй яагаад гинтхэн зүрхний дутагдлаар өвд болов? Анорексия нервоса өвчнөөсөө болоод олон жил эрдэс бодис, шимт хижээл, шингэний дутагдaltaй явсан ойлгомжтойч зүрхэнд гинтхэн ачаалаад хэлэхэ болсон
анагаахын үүднээс их яривхтай тийм асуудал юм байна. Харин задлан шинжилгээнийхэн дүнг харахад Кэрен өмнөх бөөлжүүлэх үйлчлэгээтэй эматин болон депрессэн дуудаг эмнээсээ гадна бодисын солилцоог түргэсгэх үйлчлэгээтэй бамбаа болчихын өвчин хүмүүс уудаг өөр нэг юм уудаг байсан илэрсэн гэнэ. За уух хуухтаа бүр зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин их уудаг байснаа өмнө нь Нью-Йоркт байхдаа нэг сэтгэл зүйчтэй ярьж байсан. Энэ нь түүний зүрхний хэмийг алдагдуулаад зүрх судасны үйл ажиллагаанд нь асар их ачаал үзүүлж байсан гэсэн үг юм. Кэрен аюултайг нь мэдсээр байж ийм юм ууж байсан нь бас л нөгөө анорексия өвчнийх нь нэг хам шинжийн гинэ. 1982 оны намар буюу нас барахаасаа хэдхэн сарын өмнө эмнэлэг твтэн эмчилүүлж байхдаа эмч нарын хяналтанд ор тэр бүх уудаг байсан юмнуудаа ухаа уг нь болоод байсан гинэ. Харин хэдхэн сарын дотор 10 гаруй кг жимсэндээ дотор нь дурамчхан байсан нь эмнэлгээс гарсан дороо эргээд сөрөг муу нөлөөтэй нөгөө эмнүүд ууж эхэлсэн гэсэн харагдана. Тийм байна. Задлан шинжилгээгээр Кэрэний дотор эрхтнүүд тарцсангүй ирүүл хэвийн жинтэй байсан ч зүрх нь агшсан буюу жижигэрсэн байна. Энэ олон жил үлэм хоосон явсны сөрөг нөлөөнөөс гадна хамгийн гол нь зүрхний ачааллыг нэмсэн элдв эмнүүдийн зохисгүй хэрэглээний харгаа. Кэрен хэрвээ тураалд ортлоо өөрийгөө үлбрүүлээгүй хэвийн жинтэй байсан бол зүрх судасны үйл ажиллагаа нь магадгүй тэр бүх эмийн сөрөг үйлчлэгийг давж дийлэх байсан байж мэдэх юм. Гэтэл эматинта эм болон туулгах үйлчлэгээтэй эмнүүд нь зүрхний булчингийн сулруулад нөгөө бамбаа эм сулдаж жижигсэн зүрхийг нь ачааллуулад исэн. Жижигэрчин зүрх нь бүр ингээд нөгөө эмнээс болоод ачаалланд ихсэд дийлэхгүй болж байгаа жижигхэн зүрх. Тэг ямар ч тамир тэнхээгүй би энэ хоолгонд идэхгүй байгаа юм чинь. Тий. 1980-ад оны дунд үеэс анорексияг эмчлэх нарийн дистаратай илүү боловсронгуй эмчилгээний аргууд гарч ирсний дээр энгийн хүмүүсийн дунд ч эмч мэрэгчлэнүүдийн дунд ч энэ өвчнөд талаарх ойлголтууд өөрчлөгдөж эхэлсэн юм. Үүнд Кэрен Карпентер шиг алдартай олонний танил хүний гинтийн үхэл хамгийн ихээр нөлөөлсөн гэхэд болно. Хэдий өөрөө олон жил чимээгүй шаналсан ч гэсэн Кэрен нас барсныхаа дараа анорексия өвчний бараг л нүүр царай болж гонигтай бөгөөд гашуун ч гэсэн сая охид бүсгүүчүүдэд үхлээрээ тусалсан. За гэр бүлийнхний Кэрэнийг нас барснаас хэдхэн сарын дараа түүний нэрмжт сан байгуулж анорексия нервоза болон бусад хооллох дур өөрчлөгдөх эмгэг өвчний судалгаа болон таниулгад зориулсан хөрөнгө оруулалт. За хөрөнгө мөнгө босгох Америкийн анхны томоохон төрийн бас байгууллагуудын нэгийг бий болгосон юм байна. Харин харамсалтай нь Кэрен Карпентер өөрөө магадгүй ахаад хэдэн жил амьдарсан бол эмчилгээний шинэ аргуудын үр дүнг үзээд өвчнөө итгэж болгож байсан юм байна. Харин нас барснаас нь 8 сарын дараа буюу 1983 оны 10 дугаар сард Карпентер самтлагийн нэртэй алтан одод дурсгалын байз Холливуудын алдрын гудамд заларсан юм. Энэ надад маш харамсалтай санагддаг. Энэ нас барсан хүмүүст ингээд нөхөн юм өгдөг шүү дээ, шагналч юм уу, одоо дурслын хүнддэг ч юм уу. Энэ бүр үнэхээр харамсалтай санагддаг. Тэр хүн байхгүй. Тий. За мөн Кэрен Карпентерийн нэр Rolling Stone сэтгүүлээс 2010 онд гаргасан бүх цаг үеийн шилдэг 100 дуучны чагсаалтад бичигдсэн байдаг. Харин ах Ричард нь өөрийн хүнд хэцүү үеийг даван туулж дүүгийнхаа үхэлтэд эвлэрэх гэж олон жилийг зарцуулсан. Олон жил зовж зүдэрсэн. Тэрээр 1986 онд иргэн уран бүтээлдээ орж дүүдэд зориулсан олон дуун багтсан хэд хэдэн соло цамаг гаргасан. Энэ жил тэрээр 79 настай. Калифорний нэгэн жижигхэн хотод амар чимээр амьдарч байгаа юм байна. Энэ Ричард Карпентер аялан тоглолтынхаа менежерээр ажиллаж байсан сайн найзынхаа охин дүүтэй гэрлээд 5 хүүхдийн аав болсон юм байна. Харин Кэрен үйл хөдлөх бизнесийг эрхэлдэг Томас Буррес гэж залуутай 1980 онд гэрлээд байсан. Тэдний хамтын амьдрал 2 жил үргэлжилсэн бөгөөд Кэрен 1982 оны 10 дугаар сард буюу Нью-Йоркт эмнэлэг дэвтэж байхдаа санал хөргөдлөө өгсөн байсан юм. Тэгвэл хамгийн сонин юм. Тэдний гэрэлтийг шүүхээс албан ёсоор цуцлсан өдөр нь Кэрен Карпентерийг өөд болсон өдөр 1983 оны 2 дугаар сарын 4 болж таарсан. Нас барсныг мэдэхгүй байгаа шүү гэсэн.
Тэгээд одоо эцэлж шийдсэн энэ өдөр юм байна. Хэдий хоёр тийш болоод байсан ч гэсэн эмгэнэж гашуудсан хуучин нөхөр нь 2 дугаар сарын 8-ны өдөр болсон оршуулгын үеэр хормын бөгжөө Кэрен явсан дотор хийсэн гэдэг. Carpenters гэж үнэхээр сонсоо таашгүй ийм үнэхээр гоё хамтлаг. Би одоо түүхийн ерөөсөө мэдэхгүй байсан болохоор одоо дуугийн сонсоход надад аяг хүнд байх юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээ ер нь эцэг эхчүүд ингээ хүүхдтэйгээ харьцахдаа яг иймэрхүү жижиг юм аягүй сайн анзаарч байхгүй бол. Хүүхдтэй хайртай мөртлөө таны хайр нэг хүүхдэд 70-д нэг хүүхдэд 30-д наслуулахаар хайр байж болно. Тийм болохоор хэнийг ч хинтэй ч харьцуулж ингэж ялгаж салахгүйгээр хандахгүй болцоо яах вэ? Дэлхийн хот учраас бид нар мэдээд байна те нас орсон байна. Гэхдээ амар олон шийдвэр дээр тэр нэг юм хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ. Хүмүүсийн нэг юм дутуу хайрлуулсан нэг юм драма шиг юм амьдрал дээр айгүй олон юмд нөлөөлдөг. Шийдвэр гаргах, өөртөө идэх бүх юм бүрэн бүтэн. Бүх юм нь гоё харагдаад тахт өөрийгөө хизээч тэгж харддаг байхгүй. Йоо. Тэгээ хаахнаас надад бүр амар хүнд байлаа. Рахыгаа хайрлахтаа ч гэсэн яг үнэн сэтгэлээсээ хайрлаагүй болов уу гэж хүртэл бодогдлоо. Тэгээд наав ээжхэн тэр одоо хандлага түүнийг одоо бүр ичимхий болгоод тэрнээс болоод ийм асуудал үүслээ шүү дээ. Йоо. Бид хүмүүс хүнийг хүнтэй харьцуулдаг те. Гоочилдаг. Хайртай хүн ч гэсэн тэр хүнд байгаа дотоод гоо сайхныг олж хараад хамт бай. Гаднах нь таалагддаг юм бол тэр таалагддаг хүний олж авсан. Тэр хүнийг тийж сэтгэл зүйн юмд оруулж ерөөсөө болохгүй. Айгу муухай. Бүх процесс тархинд явагдаж байгаа болохоор тэр чинь эдгээгдэхгүй амар хэцүү юм. За би хаалтаа хийчихдэг зэнглээ. За өнөөдрийн дугаарыг маань чанартай орц амттай сонголт local brand болон худалдааны салбарыг дэмжих Ариг банк ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр согоор болон NTV телевизээр 83.3 107 төлөвний Од Мөндөр хажуугаар хүрлээ. Зэнглээ баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.